дээрлэхүүл чиний хідэн хүүхний явдал хідэн тэр олон авгаа хүүхдээ чи явдлыг дисээд өнөөдөр би хөө ялах биштэй байхдаа үргэлж чамд тэгдэрт орж 4 удаагийн би эмнэлэгт хэвснээ бүгдийг нь ард өмнө. За. Өшөө хэлдэ. Шившиг заяа чи. Чи бол шившиг. За энэ ананда сая өнөөдөр хүний төрсөдөр дээр явжсэн байхгүй баахан авгаа нарын. Тэгээ би одоо энэ орон гэртээ ахаа согтуу байгаа юм байх гэж ингээд бодсон чинь орон гэртээ ингээд ирсэн байна. Тэгэхээр мөрөө битээ андуур заяа. Чиний ширхэгч юм байхгүй заяа. Чиний ширхэгч юм байхгүй. Чи миний асрагчийг дарамт. Энэ гэр дотор та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ гэр дотор ингээд миний хэд хөрөнгө байсан. Хой дэлгэр мөрөө. Миний хой харлаа юу ч ахгүй. За араа энэ цэвэрлэгч намайг дарамжлаг өгдөө. Майл гэж хэлсэн. За энэ цэвэрлэгч бол манай гэр орон цэв би ичихгүй. Би үнэнгээс амьдрдаг байхгүй. За өшөө. За хэлэн шүү дээ. За хичнээн хүүхэд тээж аваад хэдэн удаа намайг ялах бийтэй хахад зодоод амттай карантинаар хэвдэрт оруулаад гоёа хулан бүгд гэрч заяа. Энэ хардаа би гэрч. За. Намайг юм яаж дарамжлаа чи миний гэрийн асрагчийг яаж дарамжлах вэ? 2 сар өөр хүүхдээ хайж зугаацад залбирж явчаад нэг удаа памперс уу миний хүүхэд яаж ингэхгүйгээр энэ мөн хүүхэн ганцаараа харж байгаа алдах юм бол над дээр эргээд уучлна гэж бодсон юм шиг хизээч тийм байхгүй заяа. Би чамд дарамжлуулаад дуусгүй. Сая орж ирээ чи яагаад намайг зодож байгаа? Ягд үл чи миний хүүхдийг надад уулзах байсан. Үгүй чи худлаа яа заяа. Өчигдөр ирээд аваа явсан заяа. Чи өчигдөр хайхуулаад эвэр үзэн тэтгэвээ. За энэ хүн араа манай гэр сэвэрлдэг хүн. Өнөөдөр миний чиний гэр биш заяа. За. Хөө ярах чинь минь заяа. Энд хэнийг ахиж хизээч чамтай амьдрахгүй. Ахиж би хизээч өөр хүүхдийнхээ дэрээд нулимстайгаар уйлуулад ихэн зодуулаад суух заяа дэлгэр мөрөө. Заяа. Чи өнгөрсөн жил шүүхтэр очиж прокурор дээр бүх хэргийг чинь би хаалгаад зогсоосон заяа. Миний ээжтэй чи шүүхтэлцээд бидний гэр бүлийг яаж дарамжилсан чи бас гарсан за. Би маш их дэвчиж явсан заяа. Чи өөрийнхөө харт амь хэрэглээд мансуулж явдаг шиг бүгдийг тэгж бодож гинөө. Хизээч тийм байхгүй заяа. Би өөр хүүхдээ чам шиг амьдрахгүй. За энэ эмэгтэй ингэж танхард юм аа. Манайхан та бүхэн бүгдээр харж байгаа. Энэ та нар бүгдээр мэдж байгаа энэ гэр бүл реалити шоун дээр энэ гэрийг би ингэж авч ирсэн. Энэ гэрийг би ингэж аваад авч ирсэн. Хөөе юу яриад байгаа юм би чи. Тэгээд энэ гэрийг ингэж аваад та нар бүгдээрээ За би ч юм яриад байхгүй. Энэ бүх юмыг босгосон юм аа хөөе. Бити андуур чамд гүтгэлдээ дарамжлуулаа явж байхдаа би бомбардаагаад бомбардаар энэ миний хүүхдүүд биш ч юм уу 90 шээс дээсэнгээ намайг энэ гэрт өгтөн задчаа далгаас өрнгийн хажууд энэ гэр оронд авсан бүх тавилга хэмгчж гараа явсан бидтэй би одоо ДНК-гаар бүгдийг шалгуулсан заяа Монголд эмэгтэй хүмүүс давлуулдаг бол би идэж тэхгүй би энэний золиос нь болсноо харуулаад би харин бүгдийг зогсон заяа. За энэ бол ийм танхаа ийм амар ааштай ийм амар аимшигтай байдаг болохоор чи сая дөнгөж цаа орж ирээ зодчоо гараа явсан бидтэй хар нүдний булаа юм. За зодчод гараа явсан ингэ байж тийм үү те. Чи ямар амар нүдний булаа. Бити чи гарч үз. Миний охин түүтэйгээ байх хэрэгтэй. Бити жүжигэл. Тэний хүүхдээ. Чи хүүхдээ биш гэж хэлсэн байсан чи. Тэний хүүхдээ. Чи та зодчоо явсан бидтэй дэлгэр мөрөө. Чиний жүжиглэл заяа ус ортоо яар бүр өнгөрсөн заяа. За. Би одоо хаач бүр хэлэн за. Ахиж би чиний гарын шүүс болж амьдрахгүй. Ахиж Монголын эмэгтэйчүүд хизээч битээ тэгэж амьдраасай. За. Харж би өнөөдөр энэ лайв хийх гэж байж байгаа. Хаалга нүдэд орж ирсэн намайг зодчоод хүүхдүүдийн минь уйлуулчаад ингэж зогсож байгаа амтэн. За манайхан ийм болог юм аа. Сая юу болсон бэ гэхээр энэ Ананда гэдэг хүн ичиж амьдраач. Өдөр баахан хүмүүсийн төрсөн өдөр дээр ингээд явж харна. Тэнд өсөг хүмүүс ингээд над мэдээлээд би ингээд орой сохтуу ирэх юм байна гэж би ойлгосон учраас би зөөсөөгөө дагуулад энэ чи гэрт ирсэн байхгүй. Тэгсэн чи харин Ананда харин зүгээр байж гин. Тэгээд би энэ чи нэгэнд орж ирсэн чи би өөр хөлтөг үнсгсэн чинь энэ ингээд настаа ингээд уулзахгүй харна. Уулзахгүй харна би. Жүжигчин бай за. Энэ гэрээс чи 1 сарын 7-ны орой гараад явахдаа намайг яаж зодчоод яаж шал сохтуу 5 цагаас машина бариад зодчоод гараа явлаа да дэлгэр мөрөө бүх юм гэрчтэй шүү заяа. Хам нүдний булаа. За тэгээд би дөнгөж амьдэрсэн. Одоо бол үгүй заяа. Чадахгүй за. Би бүгдийг хуулийн дагуу хийн. Заяа.
За. Би чамайг амьдруулахгүй за. Чи үнэхээр арчаагаа алдсан болоод энд ирчээд ийм арчаагүй байдал үүсгэж байгаа. Хүний эцэг хүн биш тий. Ядаж хүүхдүүдээс салхинд гарыг гэртээ алцаач гівтээд худлаа уянгийн пост оруулдаггүй энэ заа юу. Байлаа хавч үжигчин. За тэгэд энэ юу болсон юм бэ гэхээр энэ гэр орнд энд гэрч байна. Миний асрагчийг яаж дээрлэх чи энээс фокус зүтгэснэ чи хэл. Чи алсныг хулгаалаад хайлуулаад зарсан байсан гэж хэлэхгүй. Чи талигаа чи алсныг хулгаалаад хайлуулаад зарсан байсан гэж хэлэхгүй. Чи над хөөе эрүүл бос итгэхгүй заа юу. Чи хайлуулаад